Сайн байцгаана уу? Анико Lab үзүүлж байна. Ингээд өнгөрч буй 7 хоногудад болсон анime мэдээлэлтэй танилцгаая. Эхний мэдээ Blue Lock анимийн 3 дугаар удирлын талаарх шинэ мэдээлэл цацагдлаа. Шинэ удирлын албан ёсны нэр нь Blue Lock Neo Egoist League байх бөгөөд Isage Yoshi болон Michael Kaiser нарыг голлон харуулсан шинэ key visual танилцуулагдсан байна. Мөн удахгүй гарах үйлрэл голлого үүрэгтэй байх хоёр тоглогчийн тусгай визуалууд ч мөн ил болсон. Michael Kaiser-ийн дүрд Mamoru Miyano дуу оруулахаар болоод байгаа билээ. Энэхүү зарлал нь Японд Blue Lock Day хэмээн нэрлэгддэг 6 сарын 9-нд хийгдсэн байна. Исакигийн дуу оруулагч Kazuki Ura шинэ удирлын талаар хэлэхдээ Blue Lock телевизийн анимын 1-р ангийн бичлэг эхэж байсан тэр үед Neo Egoist League Arc Weekly Shonen магазинд цувралаар гарч эхэлсэн. Хууц бүрийг эргүүлэх бүртээ би нэг л өдөр энэ үеийн Исагийг өөрийн хоолойгоор амьдлуулахыг хүсэж тогтолдог байлаа. Гэхдээ үүнтэй зэрэгцээд би үнэхээр энэ дүрийг хангалттай сайн гаргаж чадах болов уу гэсэн дарамтыг ч мэдэрдэг байсан. Тэр өдрөөс хойш Neo Egoist League миний хувьд зорилго бас мөрөөдөл болсон. Харин одоо тэр мөрөөдөл биелэх гэж байна. Би үнэхээр догтлоо барьж чадахгүй байна. Бүх хүчээ ажиллах болно. Анимыг 8 бит студ бүтээж байгаа бөгөөд тус студ одоогоор 2 телевизийн үйлрэл болон Blue Lock эпизод Nagi киног гаргаад байна. Түүнчлэн Blue Lock-ийн live action кино 2026 оны 8 сарын 7-нд Японд нээлттэйгээр тавлагдсан байгаа билээ. Дараагийн мэдээ Saga of Tanya The Evils анимийн албан ёсны сайт өнөөдөр шинэ key visual танилцуулж 2 дугаар үйлрэл Японд 7 сарын 8-нд гарч эхлэхийг зарлалаа. Шинэ үйлрлийн opening дууг Mid Android хамтлагдуулна. Дууны нэр нь Why Red Induction. Харин ending дуу болох Wither Wither-ыг Tanya-гийн дуу оруулагч Aoi Yuki өөрөө дуулахаруулжээ. Мөн Yojo Shinki-ийн анime мини иргэн ирэхээр болсон байна. Шинэ ангиуд нь Saga of Tanya The Evil 2 дугаар үйлрлийн анги бүрийн дараа шууд цацагдах юм. 2 дугаар үйлрэлийг Studio Nat бүтээж байгаа бөгөөд энэ удаад найруулагчаар Takeyuki Yukimoto ажиллана. Тэрээр өмнө нь Negative Positive Angler анимдэр эпизод найруулагчаар ажиллаж байсан. Цувралын зохиолын бүтцээр Kinta Ihara ажиллаж байгаа бөгөөд тэрээр Tsukimichi Moonlit Fantasy бүтээлээрээ танигдсан билээ. Олон жил хүлээгдсэн үргэлжлэл инхүү 7 сарын 8-наас эхлэхээр болж байна. Дараагийн мэдээ Sound Euphonium The Final Movie Part 2 киноны шинэ трейлер өнөөдөр цацагдлаа. Уг кино 9 сарын 11-нд Японы кинотеатруудаар нээлттэй их бөгөөд шинэ трейлерт Kitauji ахлах сургуулийн Үлээвэр хөгжмийн клуб улсын тэмцээнээс алтан медаль авахын төлөө сүүлчийн орлогоо хийж буйг онцлсан байна. Үүнээс гадна closing key visual мөн танилцуулагдсан. Энэхүү visual дээр 11 жилийн турш үзэгчдэд сэтгэлд үлдсэн дөрүүдийг 4 үйлрлийн урансгалдууд харуулжээ. Sound Euphonium Made the Melody Reach You дээр ажиллаж байсан Taichi Ogawa энэ удаагийн The Final Movie төслийн найруулагчаар ажиллаж байна. Харин цувралын найруулагч Tatsuya Shihara киноны ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа юм. Энэхүү кино нь анимын 3 дугаар үйлрлийн үйл явдлыг нэгтгэн харуулах бөгөөд анимашн болон шинээр нэмэгдсэн сценүүдтэй байх болно. Тэдгээр нь зарим хэсгийг шинэ зэрэг дээрээс үзэх боломжтой. Анимыг өмнөхийн адил Kyoto Animation Studio бүтээж байгаа юм. Дараагийн мэдээ Rurouni Kenshin Hokkaido Arc манга дахин завсарлага авах гэж байна. Shushiгийн Jump SQ сэтгүүлийн 7 дугаар сарын дугаарт мэдээлснээр Nobuhiro Watsuki болон түүний эхнэр зохиолын хамтрагч Kaori Kurosaki нарын Rurouni Kenshin Hokkaido Arc манга дараагийн дугаарт шинэ бүлэг гаргахгүй ажээ. Цуврал 9 дугаар сарын дугаараас эргэн үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна. Nobuhiro Watsuki анхны Rurouni Kenshin мангага 1994 онд Shushiгийн Weekly Shonen Jump сэтгүүлд хэвлүүлсэн. Нийт 28 бүттэй уг манга дэлхийд даяар 72 саяас илүү хувь хэвлэгдсэн байна. Түүхийн гол дүр нь Himura Kenshi. Тэрээр Мэйжигийн хувьцлын үед аимшигт алуурчин байсан ч одоо хүчирхийллээс ангид шинэ амьдрал олохыг хичээдэг нэгэн юм. Rurouni Kenshin цуврал нь 95 анги телевизэн аним кино, 3 OVA төсөл, 5 live action мөн Takeruza Review гэх бүх эмэгтэй жүжигчдээс бүрдсэн театрын тайзны мюзикл болон олон хэлбэрээр бүтээгдсэн. Мөн үндсэн мангаг дахин аним болгон бүтээсэн шинэ хөлбөрийн эхний үйлрэл 2023 оны 7 дугаар сард Fujisoft-аар гарч эхэлсэн билээ. Дараагийн мэдээ Жадуугар A Witch in Mongolia анимигийн онцлог шинжилэлт Tomote Suit шагналт түүхэн манганаас сэтгэлэн алдартай Science Saru студийн бүтээж буй тус анимигийн үндсэн постэр болон 2 дахь албан ёсны трейлер нь цацагдсан байна. Аним 2026 оны 7 дугаар сарын 4-ний Бэм гарагт албан ёсоор нээлттэй хийхээр боллоо. Уг анимын товч агуулгыг дурдвал 13 дугаар зууны Монголын эзэнт гүрний үеийг харуулах бөгөөд Иранаас ослогдсон ирсэн ухаалаг боол охин Ситара болон Өгөөдөө хааны 6 дахь хатан Түргэн нарын ордны амьдрал улс төрийн тэмцлийг өгүүлэх юм.
Ингээд 13 дугаар зууны үеийн Монгол улсын аж байдлын талаар өгүүлэх нэгэн онцгой бүтээл 7 дугаар сарын 4-өөс эхлэн гарах гэж байна. Дараагийн мэдээ Mushoku Tensei Jobless Reincarnation 3 дугаар улирлын цоошин трейлер цацагдлаа. Шинэ улирал 7 дугаар сарын 5-нд эхлэх бөгөөд энэ трейлер дээр Rudeus-ийн өнгөлөг Эдертэй хайр дурлалын амьдралыг онцлсан байна. Ажилгүй эрийн дахин дүрэлт анимын 3 дугаар үйлдвэрлэлийг студио Bean үргэлжлүүлэн бүтээж байгаа бөгөөд Ryusuke Shibuya найруулагчаар эргэн ажиллаж байна. Ингээд Mushoku Tensei Jobless Reincarnation 3 дугаар улирал 7 дугаар сарын 5-нд эхлэхээр болж шинэ трейлер нь Rudeus-ийн амьдралын дараагийн том бүлгийг үргэлжлэн харууллаа. Сүүлийн мэдээ SGT Frog болон Gundam franchise-ын түүхэн хамтрал ил боллоо. Японы алдартай хошин шог агуулгатай SGT Frog анime franchise 16 жилийн дараа анх удаа бүрэн хэмжээний шинэ кино бүтээлээ ирэх 6 дугаар сарын 26-нд Японы театруудаар гаргахаар бэлтгэж байна. Тэгвэл тус киноны нээлтийг өгтөн анime ертөнцийн супер акул болох Mobile Suit Gundam franchise-тай хамтарсан албан ёсны тусгай зураглалуудыг цацсан шүтэн бишрэгчдийг нь маш ихээр баярлууллаа. Постерын хүндэтгэл SGT Frog-ийн зохиолч Mine Yoshizaki-г анхны алдартай Mobile Suit Gundam киноны гурван постеруудыг дуурайн өөрийн дөрүүдээр маш хөгжилтэй хэлбэрүүдийг зурсан байна. SGT Frog анime дотор дандаа Gundam-ын тоглоомыг цуглуулдаг хошигнол гардаг бөгөөд ийхүү олон жилийн дараа хоёр том франчайз албан ёсоор бие биендээ хүндэтгэл үзүүлж хамтарсан нь энэ зууны хамгийн дулаахан мэдээ байлаа. Ийхүү энэ удаагийн анime мэдээллийн болон үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаар болон өөр бичлэгүүдээр удахгүй дахин уулзцгаая. Таалагдсан бол сувагтмаа subscribe дарж биднийг дэмжээрэй.